Азийн хамгийн их жуулчин зэрдэг халуун орны амралтын бүс Хайнан. Энд хүмүүс халуун дулаан муур амьсгалыг мэдэрч, далайн эргийн торгомсог элсэн дээр амарч, дэлхийн томоохон брендийн дэлгүүрүүдээр аялдаг. Жилдээ 100 сая гаруй жуулчин зардаг энэ арал дээр 2 монгол хүн. Мөнгөтэй хүмүүс байна да ус бас авч явах уу? Хам сангаж штт. Ердөө 41 юантай 10 хоног 40 юанаар 10 хоног ажиллах саралттай нүүр туллаа. Нэг өдөр 4 яа байна. Эхэндээ тэд эргэлзсэн. Гэхдээ саралтыг бүлээн зөвшөөрсөн. За ингээд тус. Учир нь энэ бол 21 мянга реалити шоу нэвтрүүлэг. Айсаар болох юм уу? Өтөч юу ч хөрөхгүй шүү дээ. За үсэж хөөд ирэх юм бэ. Өртөг өндөртэй Хайнан арал дээр 41 юанаар амьдрах боломжтой юу? Монгол хятад хүмүүсийн хоолны соёл хоорондоо тэсөөр. Хон ямааны Хүний нутаг дээр жим юм чийдчих. хүний нутагт ирээд хэмнэн ширээдээс болж ямар юм бэ? Энэ сорилт тэдний дасан зохицох чадварыг шалгана. Хайнаны санья хотод идсэн нөгөө нэг гахаан төмсгөө. Залуус минь монгол хүний дасан зохицох чадвартай л найдаж тэ. Хүний газар гүний хошуунд 40 явнаар хэрхэн амьдрах юм хардаа та нар минь баяртай. Намайг дэмжээрэй. 21 мянга реалити шоу 3 дугаар сарын 30-наас өдөр бүр 21 цагаас